Hi guys, хар самбараад тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдгөө гэсэн үгийн жишээ болгох хэрэг байгаа. Өнөөдөр би та нартай Америкийн нэгдсэн улсад хамгийн залуудаа цаазын ял авсан эмэгтэй гэмт хэргийн түүхийн талаар ярьж өгнө. Өнөөдрийн дугаарт бол гэмт хэргийн талаар маш дэлгэрэнгүй график дитейлүүд байгаа болохоор эмзэг хүмүүс минь бити сонсороо гэж зөвлөмөр байна. Та нар минь хэрэгээ сонсоод өөрсдийн шүүлтийг хийгээрэй. Ингээд та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Криста Гейл Пайк нь бол 76 оны 3 сарын 10-нд Норт Каролайна мужид төрсэн. За зарим их сургууль бол West Virginia-ч гэж дурддагддаг. За түүний амьдрал бол эхний өдрөөс л амар байгаагүй. Ээж нь жирэмсэн байх хугацаанд маш их хэмжээний арх хэрэглэдэг байсан учраас Криста төрөхдөө эрүүл мэндийн асуудалтай төрдөг. Нялх байхдаа бол байнгын таталт өгдөг байсан нь түүний зовлон шаналлын дөнгөж эхлэлнэ. Кристагийн хүүхэд нас хүчирхийлэл хайхрамжгүй байдал маш тогтворгүй орчинд өнгөрдөг. Түүний ээж Криса бол хүүхдээ өсөхөөсөө илүү архиталт, үдэшлэг ирчүүдэд анхаарлаа хандуулдаг. Тэрээр сэтгэл готрол болон архины хамааралтай тэмцэж байсан бөгөөд Кристаг бага байхад нь хүртэл амиа хорлохыг завдсан байдаг. Криса бол өөрөө ч гэсэн ийм орчинд өссөн хүн. Гэхдээ тэр өөрийн туулсан шарахыг эдгэж чадалгүй, харин ч тэр бүхнийг охиндоо өвлүүлж үлдээдэг. Кристаг байнга зодож, үл тоомсорлож, хайр халамж үзүүлэхийн оронд айдас тунд өсгсөн. За түүний аав Эмил нь бол West Virginia-д амьдардаг байсан. Ээж нь охиноо харж чадахгүй болохоор Кристаг аав руу эсвэл төрөл садарн руу явуулдаг байсан болохоор охин бол бага насаа нэг айлаас нөгөө айл руу яг л нэг золбон хүүхэд шиг дамжиж өнгөрөөдөг. Гэхдээ хаашаач очсон байдал дээрдэггүй. Аав нь түүнийг зодож, ташуурдаж, биедэн сорив үлдээдэг. Ихийнх нь ээж нь архины хамааралтай мөн хүчирхийлүүлдэг байсан. Харин өвөө нь бол фарм дээрээ мал нэдэлдэг хүн байсан. За ингээд өвөөтэйгээ байхдаа бол тэр олон амьтнуудтай найз болж заримд нь нэр өгдөг байсан. За харамсалтай нь жохон том болонгууд нь тэр амьтдыг хэрхэн алж арсыг нь өвчиж байгааг өдөр бүр хардаг байсан. Насан турсан хүний ч даахад хэцүү тэр дур зураг энэ жаахан охины ой тойнд нь гүн шарх болж үлддэг. Он жил өнгөрөх тусам том болох тусам нөхцөл байдал бол ерөөсөө дээрдэггүй. Харин ч энэ бүхэн нь зүгээр л түүний амьдралын хэвийн зүйл болж хувирдаг. Ээж тэрэ эргэж ирэх бүртээ тэр дахин хайхрамжгүй орчинд ордог. Криса арх уухаар гарч яваад охиноо ганцааран гин орхидог байсан бөгөөд хідэн цаг заримдаа бүр хідэн өдрөөч сургаггүй алга болчдөг байсан. Криста бол Алиша гэх ихчтэй байсан ч гэсэн тэдний харилцаа мөн адил хүнд байсан. Хожим Алиша ч гэсэн өөрөө Кристад хүчирхийлэл үзүүлдэг байснаа хүлээн зөвшөөрдөг. Тэр бол ерөөсөө дүүгээ хүсээгүй энэ гэр бүлээс явах ёстой гэж байнга хэлдэг байсан. За ээжийг нь байхгүй үед нь бол өрөөнд нь ганцааран гин олон цагаар төгжиж орхидог байсан. Ингээд харахад бол яг түүний эргэн тойрондох бараг бүх хүн ямар нэгэн байдлаар түүнийг хүчирхийлж байсан байгаа. Гэхдээ тэнд нэг хүн байсан. За тэр бол эцгийнх нь ээж буюу Эмэн байсан. Эмэн бол Кристад чин сэтгэлээсээ хайр халамж үзүүлдэг цөөхөн хүний нэг байсан. За охины хувьд эмээгэндээ байх тэр цаг хугацаа нь бол яг л нэг амрах боломж юм шиг санагддаг байсан. Харамсалтай нь тэр газарч гэсэн бүрэн аюулгүй байгаагүй. Криста дөнгөж 2 настай байхдаа эмээгийнх нь найз залуу түүнд бэлгийн хүчирхийлэл үлдэж эхэлсэн гэж үздэг. Эмээ бол үүнийг мэдэж байсан эсэх нь тодорхойгүй ч гэсэн бусад хүмүүс ямар нэгэн зүйл буруу байгааг тухайн үед нь анзаарч ирсэн байна. Цэцэрлэгт байхдаа Криста анги дотроо бэлэг эргэтэн зурж байхад нь багш нь түүнийг олоод харцдаг. За энэ нь бол бага насны хүүхдийн хувьд бол хэвийн зүйл бишээ гэж үзсэн учраас багш нь холбогдох хүмүүст мэдгдсэн ч түүний ээж Криса бол ямар ч арга хэмжээ аваагүй. Криста өсөж том болох тусам бэлгийн хүчирхийлэл бол үргэлжилсээр л байсан. Ээжийнх нь олон нөхөр, найз залуугийн зарим нь бол түүнд зохисгүй хүрдэг байсан талаар тэр хожим мэдүүлсэн байдаг. Гэрээс гадуурч гэсэн нөхцөл байдал бол ерөөсөө өөр байгаагүй. Өсвөр насндаа арай хурц амжаагүй байхад нь нэг хөр шир түүн рүү дайрч өвсөн дунд унгаагаад
хүчинтдэг. Маргааш нь Криста болсон явдлыг багштай хэлсэн. За харин Азар багш нь цагдаа дууддаг. Тэр с жигтнийг таних ажиллагааны үеэр тэр хүнийг бол зөв заагаад олдог. Тухайн ир бол яллагдагчаар татагдсан ч эцэстээ зүгээр л хөнгөн зүйл ангаар тохиролцоод хэрэг хаагдсан. Харин гэртээ ирэхэд бол ээж нь бол түүнд итгэдэггүй, худлаа ярьж олонний анхаарлыг татах гэж байна гэж үзээд охиноо загнаж буруушаадаг. 12 настайтай Криста амьдралынхаа хамгийн том гарцыг амсдаг. Түүнийг хайрлаж байсан цорын ганц хүн болох эмээ нь нас бардаг. Энэ явдлын дараа бол мэдээж Криста бол сэтгэл зүйн гүн хямралд ордог. Түүний ухаан санаа нь орж гарах, ой санамжаа алдах, өөрийгөө биеэсээ салчихсан мэт мэдрэмж зэрэг шинж тэмдгүүтэй болсон байна. Хожим тэрээр зарим үед бол өөрийгөө яг л биеийнхээ дээрээс харж байгаа юм шиг санагддаг байсан гэж ярьдаг. Удалгүй тэрээр тайлбарнууд эмийг ууж хэтрүүлэн амиа хорлохыг оролддог. 13 настайтай ээжийнх нь нэг найз залуу түүнд бэлгийн хүчирхийлэл үлдэг. Тэр хүн бол Кристаг арьсан бүсээр байнга ташуурддаг. За зарим их сурвалжид бүр бүсээ охины унтлахын өрөөний хананд үлгээд хүссэн үедээ шийтгэж болно гэсэн дохио болгон үлдээдэг байсан гэж дурддагддаг. Хожим Криса охиноо аав руу нь явуулсан ч гэсэн энэ нь бол охиноо хамгаалахын төлөө байгаагүй. Харин тухайн үеийн нөхөр нь хүүхдэд дургүй байсан учраас гэрээсээ холдуулсан хэрэг. За мэдээж энэ үед бол аавындаа очиод ч мэдээж байдал өөрчлөгдөөгүй. Эцгийн ч гэсэн мөн адил зодож, ташуурдаж 2 ч удаа гэрээсээ хөөсөн. За сүүлд бүр шин эхнэрээсээ төрсөн 2 настай охиныг нь хүчирхийлсэн гэж буруутгадаг. Ингээд тэр дахин ээж дээрээ буцаж ирдэг. За гэтэл тэнд бас нэг хүчирхийлэгч хүлээгээд байжсэн. Ээжийнх нь дараагийн найз залуу бол Кристаг байнга ташуурдаж, шүн дунд сэрээгээд хүртэл зоддог байсан. Үүгээр зогсохгүй бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. За барилдаан гэж нэрлсэн зүйлээр халахвчилж хөхийг нь мушгиж зохисгүй хүрдэг байсан. Эцэст нь тэр хүн Кристагийн нүүрлүү цогсон гэх мэдээллийн дараа хин нэгэн хүүхэд хамгааллын төвд мэдэгддэг. За ингэснээр энэ хэрэгт бол нийгмийн хамгааллын байгууллага оролцож харамсалтай шүүгчл тухайн нэрийг Кристатай ганцаарныг нь үлдээхийг хориглосон шийдвэр гаргаад өнгөрцөн. За гэхдээ ингээд энэ охины зовлон бол мэдээж төгсөөгүй. 17 настайтай Криста дахин бэлгийн хүчирхийллийг хохирогч болдог. Нэг өдөр гудамжаар алхаж явах үед үл таныхэр араас нь дайраад тэрээр Кристагийн үснээс зулгааж охиныг толгод өөд чирч гараад газарт хүчтэй шидээд толгойг нь чулуунд мөргөждөг. Ингээд дараа нь түүнийг хүчинтдэг. Криста мэдээж ойрлж тусламж дуудаж байсан ч гэсэн тэр хүн зогсоогүй. Харин ойролцоох замаар машин өнгөрөх мөчтөл тэр хүн айгаад зугтдаг. Криста арай хийж ойролцоох найзынхаа гэрт хүрч цагдаа дууддаг. Түүнийг эмнэлэгт хүргэж үзэхэд бэлгийн хүчирхийлэлд өрсөн нь шинжилгээгээр батлагддаг. Гэсэн ч ээж нь бол охиндоо итгэдэггүй. Тэр Кристаг дараагийн үзлэг зөвлөгөө сэтгэл зүйн эмчилгээнд нэг ч удаа авч яваагүй. Ингээд насанд хүрэхээс өмнө Криста Гейл Пайк бол хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, урвалт дахин давтагдсан бэлгийн халтлагуудын дунд өссөн байсан нь. Түүний амьдралд хамгаалах ёстой хүмүүс нь хамгаалаагүй, харин өвтөж зовоосон хүмүүс болж хуурсан. За харин Криста өсвөр насндаа хүрэх үедээ бол зүгээр нэг хүнд хүүхэд насыг туулсан охин байхаа бол болцсон байсан. Олон жилийн хүчирхийлэл, хайхрамжгүй хандлага, урвалт түүний сэтгэл зүйд гүн уул мөрийг бол үлдээсэн. Хүүхэд насндаа амсан шархнууд нь одоо түүний зан чанар, уур хилэн, ертөнцийг харах үнцгийг нь бүрдүүлсэн байсан. 93 онд бол Криста ахлах сургуулаа хайдаг. Түүний боловсролын замнал бол зүгээр л анханасаа маш тогтворгүй байсан. Тэр үе гихтэл нийт 12 удаа сургуулаа солилцсон байсан. За мэдээж ийм амьдрал бол ямар ч хүүхдэд хүнд тусна. Байнга нүүж суух, аюултай орчинд үсэх, маргааш юу болохоо мэдэхгүй амьдрах нь хүний сэтгэл зүйд бол асар их нөлөө үзүүлдэг. Ийм нөхцөлд өөртөө итгэлтэй, тогтвортой насанд хүрэх болно гэдэг бол маш хэцүү байх. Гэхдээ энэ охины ээж Криса охиноо энгийн тогтвортой амьдралтай хүн болоосоо гэж хүсдэг байсан. Аягүй сонио. За ингээд Криста охин шинэ эхлэл хайж Job Corps гэдэг хөтөлбөрт элсдэг. За энэ хөтөлбөр нь юу юм гэхээр 16-аас 24 насны бага орлоготой залуус зориулсан холбооны засгийн газрын хөтөлбөр бөгөөд үн төлбөргүй орон байр, боловсрал, мэргэжлийн сургалтыг олгодог. За тухайн үед бол улс даяараа 111 төв ажиллаж жил бүр ойролцоогоор 60 мянган хүн элсдэг ийм томоохон хэмжээний төсөл. 94 оны 9-р сард Криста Теннесси мужийн Knoxville хот Job Corps-ийн төвд ирж сувилгын чиглэлээр суралцаж эхэлдэг. За энэ нь бол түүний амьдралд тохиосон хамгийн том боломжуудын нэгч байсан байж магадгүй.
За гэхдээ энэ төв бол төдийлөн тайван газар байгаагүй. Тэнд ажиллаж байсан хүмүүс болон сурагчдын дурснаар бол хүчирхийлэл, дээрлэхэлт, хар тамхи бол өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Зарим сурагч бүр ангидаа хутга, за бүр буу хүртэл авчирдаг байсан гэх мэдээлэл байдаг. Гэхдээ ийм орчин бол Кристаг ерөөсөө айлгаагүй. Харин ч тэр энэ орчинд маш хурдан дасдаг. Тэр төвд ирснийхаа дараахан найз нөхөдтэй болж эхэлсэн бөгөөд за тэдний нэг нь бол Колин гэх охин байсан. Колин бол Флоридад өссөн 19 настай компьютерийн шинжлэх ухаан судалгаар ирсэн залуу эмэгтэй. Тэд анх танилцахдаа хоорондоо сайн ойлголцож байсан. Гэхдээ үнэндээ тэд хоёр бол зүгээр л эсрэг тэсрэг өөр хүмүүс. Колин бол тайван, даруу, дуу цөөтэй ихэнх чөлөө цагаа өрөөндөө өнгөрөөж, ном уншиж, эсвэл хичээл хийдэг байсан гэж хүмүүс дурсдаг. Түүнийг хичээнгүй, ээлдэг, ичимхий хүн гэж дурсдаг. За харин Криста бол эсрэг дүр зураг байсан. Тэр нийтэж, нээлттэй, хүмүүсийн анхаарлыг татах дуртай, дээрэс нь маш хурдан уурладаг. Зарим үед бол гинэт тесэрч дэлбэрэх мэт уурлаж өөрийгөө хянах чадвараа алддаг байсан гэж таньдаг хүмүүс нь ярьдаг. Хичээлдээ бол бараг анхаарал тавьдаггүй, хичээлээ таслах, дүрм зөрчих, багш нартай маргах зэрэг шалтгаанаар олон удаа сануулга авч байсан. Түүнчлэн Job Corps байх хугацаанд хит хитэн удаа хил амаар болон бие махбодын мөргөлдөөнд орж сахилгын арга хэмжээг авч байсан. За энэ Job Corps төвийн ажилтан Кристагийн эсэлтийн ярилцлагыг өөрөө хийсэн нэг хүн түүний талаар ярихдаа за тухайн үед бол энэ охин бол шинэ амьдрал эхлүүлэх гэж байгаадаа үнэхээр баяртай, ирээдүйдээ найдвар тээсэн хүн шиг харагдаж байсан гэдэг. За магадгүй энэ Job Corps бол Кристагийн амьдралдаа анх удаа өөрийгөө хаа нэг газарт харьяалагдж байгаа юм шиг мэдэрсэн газар байсан байх. Гэхдээ энэ мэдрэмж бол удаан үргэлжлээгүй. Яагаад тэгэхээр тунгуудалгүй тэр өөрийн амьдралыг эргэлт буцалтгүй өөрчлөх хүнтэй уулзах гэж байсан. За тэр хүн бол Tadaris Ships гэдэг хүн. За энэ Tadaris Ships гэсэн Кристагаас нэг ялгагдаад ах юм байхгүй. Адилхан тогтворгүй амьдрал, аз жаргалгүй хүүхэд нас туулсан хүн байсан. Тэр Теннесси мужийн Memphis хотод өссөн бөгөөд багаасаа асуудал ихтэй орчинд амьдарсан. Түүний өнгөрсөн амьдрал хүчирхийлэл, зөрчил маргаантай холбоотой байсан гэх мэдээлэл байдаг. Зарим хүмүүс түүнийг бол өсвөр насндаа гудамжны бүлэглүүдтэй холбоотой байсан гэж ярьдаг. За үүнийг нотлох тийм хангалттай баримт байдаггүй. Тэр ахлах сургуулаа төгсөөгүй бөгөөд ирээдүйн тодорхойгүй харагдчихсан ийм залуу. Хүүгээ зөв замд оруулахыг хүссэн ээж нь түүнийг Job Corps хөтөлбөрт бүртгүүлж хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхээр явуулсан. Ер нь одоо эндээс ингээд харахад ямархуу хүмүүс бол Job Corps руу илгээгдэг байсан харагдаж байгаа өстэй тий. За Job Corps ирээд удаагүй байхад нь Krista Gale Pike түүнийг анзаардаг. Нэг өдөр тэр найз Ким дээрээ очиод Tadaris-ыг зааж өгөөд за нөгөө Ким нь энэ хоёрыг танилцах тийм нэг орчныг бүрдүүлж өгөөд удалгүй тэд уулзаж харилцаа нь маш хурдан дотносдог. За энэ хамт сурч байсан хүмүүсийн дурснаар бол Криста Tadaris хоёр бол бараг салдаггүй өдөржин шөнөжин хамт явдаг. Криста бол түүнд маш их хүчтэй татагдсан илт харагддаг байсан юм байна. Зарим хүний үзэж байгаагаар бол энэ харилцаанд Криста илүү их сэтгэл гаргаж цаг өнгөрөх тусам тэр Tadaris улам бүр хамааралтай болж эхэлсэн. За энэ Tadaris бол түрэмгий зан авираараа танигдсан нэгэн амархан уурлаж, бусадтай байнга маргалдаж, зодоон цохионд холбогддог. Зарим сурагч бол түүнээс болгоомжлдог бол зарим нь бүр айдаг байсан гэж хожим ярьдаг. Түүний талаар хамгийн ноцтой мэдүүлгийг бол Andrew Drace гэх хүн шүүхтээр хийлдэг. Andrew-гийн хэлснээр нэг удаа хэсэг залуус түүний өрөөнд дайрч орж нүүрэн дээр нь алчуур бүтээж байгаад зодсон. За тэдний дунд нь Tadaris байсан гэдэг. Үүнээс гадна Andrew нэг удаа Tadaris өөрийг нь өндөр гүүрэн дээр аваачиж төмөр зам руу түлхийг оролцсон ч гэж мэдүүлсэн. Аз болоход тэр эсэргүүцэж тэмцэж чадсан болохоор ойролцоох хүмүүсийн анхаарал татагдсны дараа зүхтаж чадсан байна. За ийм олон анхааруулах дохио байсан ч гэсэн Криста бол Tadaris-тай харилцаагаа үргэлжлүүлсээр л байсан. Харин ч тэр Tadaris-ийн ертөнцид улам гүн татагдаж түүний сонирхол үзэл бодлыг өөрийн юм шиг болгож эхэлдэг. Тэдгээрийн хамгийн том жишээ нь бол сатанизм байсан. Tadaris бол өөрийгөө сатанист гэж ярьдаг байсан бөгөөд ургуу 5 хошуу бүхий зүйл зүүдэг, baby Satan гэсэн шивээстэй байсан гэх мэдээлэлч байгаа. Тэр мөн Satanic Bible гэсэн
хийсэн номыг байнга авч явдаг байсан бөгөөд энэ сэдвэрээ бусадтай ярилцах дуртай байсан. Криста түүнтэй үерхэж эхэлсний дараа энэ бүхнийг дагаж сонирхож эхэлдэг. Тэр өөрийгөө Little Devil буюу бяцхан чөтгөр гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ хочоо бүр өөрийнхөө биедээр шивүүлсэн. Найзууд нь бол түүнийг урвуу, таван хошуу бүхий зүйлд тогтмол зүүдэг болсныг нь анзаардаг. За удалгүй тэд бүр Тадарилын дотор байрны өрөөнд жижиг тахилын ширээ байгуулж түүний өмнө сатанд зориулсан залбирал ёслол үйлдэх болсон. Нэг орой дотор байрны хянагч тэднийг ийм ёслол хийж байхад нь олж хараад зогсоохыг шаарддаг. Гэхдээ тэд татгалзсан болохоор маргаан хурцдаж эцэст нь хамгаалтын ажилтнууд дуудагдах хэмжээнд хүрсэн. Job Corps-ийн бараг бүх хүн Криста болон Тадарил хоёрыг сатанизмтай холбоотой гэж мэддэг байсан ч ихэнх нь бол үүнийг зүгээр л нэг өсвөр насны хүүхдүүдийн анхаарал татах гэсэн орлого төдийл зүйл гэж хардаг байсан байгаа. Гэхдээ удалгүй хүмүүс энэ бүхнийг буруу ойлгож байснаа мэдэх болно. За нэг өдөр Тадарил коридороор явж байхад Кристагийн найз Колин руу зүгээр гараараа даллаж мэндэлдэг. Даруухан дуу цөөтэй Колины хувьд бол энэ нь бол зүгээр л ердийн л мэндчилгээ байсан. Тэнд байсан хүмүүс ч гэсэн үүнийг бол нэг онцгой зүйл гэж хүлээж аваагүй. Харин Криста бол энэ үйлдэлийг өөр өнцгөөс хардаг. Түүнд Колин Тадарил сонирхолтой болсон байж магадгүй гэсэн хардлага төрдөг. Үүнээс хойшоо Кристагийн Колинд хандах хандлага бол эрс өөрчлөгддөг. Колинийг Тадарилтай ойртохыг оролдсон эсвэл түүнтэй сэтгэнсэн гих ямар ч нотлохоо байгаагүй ч Криста бол түүнийг өөрийнхөө өрсөлдөгч мэтээр харж эхэлсэн. Удалгүй тэрээр бусад сурагчдын дунд Колины талаар илдэв цуурхлыг тарааж эхэлсэн. Хожим хит хитэн сурагчийн мэдээлснээр бол Криста түүнийг кампусын олон залуутай унтаж явуулдаг гэх мэт үндэслэлгүй яриаг тараадаг байсан. За энэ байдал удалгүй байнгын дарамтын хэлбэрт шилждэг. Хоёртнуудын ярьснаар бол Криста Колинтой таарах бүр доромжилсан үг хэлж олон нийтийн өмнө доогдох уу хийдэг болсон байна. Колин бол эхэндээ ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр зүгээр л асуудлаас хол байж хичээлдээ төвлөрөхийг хичээдэг. Гэхдээ нөхцөл байдал бол ерөөсөө намжаагүй. Харин ч улам хурцдаж эхэлдэг. Хожим шүүхтэр танилцуулагдсан мэдээлэлгээр Криста нэг удаа найз Кимдээ би өнөөдөр зүгээр л муухай ааштай байгаа болохоор Колиныг ална гэж хэлсэн байдаг. Тухайн үед бол энэ үгийг хинч бодит занал хийлэл гэж үзээгүй. За магадгүй ингээд Тадарил түүний амьдрал түшиг болж байсан цөөн хүмүүсийн нэг байсан болохоор Колинийг бол аюул занал мэтээр хүлээж авч эхэлсэн ч байж магадгүй. За ямар ч байсан энэ үеэс эхлээд Колин охин бол Кристагийн анхаарлын төвд ордог. Удалгүй асуудал зөвхөн үгээр дайрах хэмжээнээс давдаг. Нэг өдөр Колины дотор байрны өрөө бол сүйдсэн байдалтай олддог. Өрөөний эд зүйлс энд тэндгүү тарсан, зарим зүйлс алга болж мөнгө хүртэл хулгайд алдагдсан байсан. Гэхдээ энэ хэргийг хэн үйлдсэн нь бол хизээш тогтоогдоогүй. Мэдээж хүмүүс бол Кристагийн өмнөх үйлдэлүүдээс нь болоод өөрийг нь хийсэн гэж тухайн үедээ таамаглаж ирсэн. За энэ үед Колин сургуулийн удирдлаганд албан ёсоор гомдол гаргадаг. Гэхдээ энэ алхам бол асуудлыг шийддэггүй. Харин ч нөхцөл байдлыг улам хурцтгадаг. Яагаад тэгэхээр Криста бол тэр үедээ аль хэдийнэ сахилгын олон зөрчилтэй, зодоон хий, хичээл таслах, дүрм журм зөрчих зэрэг асуудлаас болоод сургуулаас хөөгдөд тун ойрхон байсан. За гисэн ч удирдлагууд бол түүнд дахин нэг боломжийг олгодог. Энэ байдал нь бол улам л түгшүүртэй байдлыг үргэлжлүүлдэг. Криста бол Job Corps-оос хөөгдөхөөс имэж байсан төдийгүй Тадарилыг алдах вэ гэсэн айдастай. Тэгээд тэр үед Колинийг л өөрийн асуудлын хамгийн том шалтгаан гэж үздэг байсан. За энэ бүхний зэрэгцээ Криста болон Тадарилын харилцаач гэсэн тогтворгүй байсан. Бусад сурагчдын ярьснаар бол тэд байнга маргалддаг, зарим хэрүүл нь бол маш хурдан ширүүсдэг байсан гэдэг. Хоёр тал хоёулаа түрэмгий зан гаргадаг байсан гэх мэдээлж байдаг. Тэгээд 94 оны 12 сард нөхцөл байдлыг бүрч хүндрүүлсэн үйл явдал тохиолдог. Тэр өөрийгөө жирэмсэн болсноо мэддэг. Эхэндээ бол Криста маш их баярлдаг. Тэр найзуудаа энэ тухай ярьж ээж болно гэсэн бодолд догдолж байсан. Гэхдээ энэ баяр хөөр удаан үргэлжлээгүй. Хэдэн хоногийн дараа тэр хичээлдээ ирэхээ болдог. Буцаж ирэхэд нь юу болсон тодорхой болсон. Криста зулбцсан байсан. Түүнийг таньдаг хүмүүсийн ярьснаар бол энэ явдлын дараа түүний зам байдал бол мэдэгдэхүйц эрс өөрчлөгдсөн гэдэг. Тэр илүү ууртай, илүү тогтворгүй болсон бөгөөд бусадтай харилцах харилцаан ч гэсэн хурцдсан.
94 оны 12 сарын сүүлээр Job Corp төв баярын амралтаар хаагдаж сурагчид бол гэр гэрлүүгөө харьдаг. За энд нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй. Криста бол энэ төвд бол 9 сард ирсэн. Үүндээ бол энэ бол маш богино хугацаа. Гэтэл тэр хугацаанд асар олон зүйл болж бүх зүйл ингэж хурдан нурж унсан. Тиймээс дараа нь болсон явдалч гэлсэн бүр их цочирдуулдаг. 95 оны 1-р сард сурагчид амралтаасаа босож ирэхэд Криста бол өмнөхөөсөө тис үүрхэн болсон. Яг л анх энэ Job Corp ирэхдээ ямар хүн байсан тэрэн шигээ сэргэлэн нийтэж найрсаг болсон байсан. За магадгүй хэсэг хугацаанд бүх зүйлээс хол байгаад нөхцөл байдлаас төр хөндөөсөн нь түүнд тайвшрах боломж өгсөн ч байж магадгүй. Зарим сурагчдын ярьснаар бол тэр бүр Колинд хүртэл сайхан хандаж эхэлсэн. Тэр Колин руу гараа даллаж, яриа өдөж, өмнөх дээрлэгэлд уур хилэн хизээч байгаагүй юм шиг аашилдаг байсан. Ингээд Кристаг тойрсон хурцдмал уур амьсгал аажмаар алга болсон юм шиг санагдаж эхэлдэг. Гаднаас нь харахад бол бүх зүйл эцэстээ хэвийн болж байгаа нэ. Гэхдээ энэ бүхэн бол аимшиг шуурганы өмнөх нам гүн байдал байсныг хинч анзаараагүй. 95 оны 1 сарын 12-ны орой Криста Колин дээр очиод хамтдаа блокбастер руу очиж кино түрээслэх үү гэж асуудаг. Колинч зөвшөөрөөд тэр хоёрыг гарахаар бэлдэж байх үед Тадарел болон Кристагийн найз Шатоло таарлаж хамт явъя гэж хэлдэг. За Колин бол үүнийг зүгээр л тохиолдол гэж боддог. Гэхдээ бодит байдал дээр энэ нь бол огт тохиолдол байгаагүй. Үнэн дээр тэд бүгд урьдчилан тохиролцсон. Тэд бүгд Кристатай хамт явахаар төлөвлөсөн байсан. Гэхдээ блокбастер руу биш. Тэр гурав Колиныг хөнгүй тусгаарлагдсан газар руу аваачиж дайрахаар төлөвлөсөн. Эргээд харахад амралтын дараа Криста тайван болсон юм шиг харагдсан нь бол үнэхээр жинхэнэ өөрчлөлт байсан уу гэдэг нь бол эргэлзээтэй. Магадгүй энэ бүхэн бол Колиныг тайвшруулж итгүүлэхийн тулд хийсэн жүжигч байж магадгүй. За өөрөөр хэлбэл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн өмнөх бэлтгэл гэсэн үг. За ингээд дөрвөлээ энэ төвөөсөө гараад харанхуй шөнө алхаж эхэлдэг. Замдаа Криста өвс татмаар байна гэж хэлээд Теннессигийн их сургуулийн хөдөө аж ахуйн кампусын ойролцоо паркт нуусан өвс байгаа гэж бусдаа ирдэг. За ингээд бүгдээрээ ой модтой хэсэг рүү ордог. За моднууд тэднийг бусдын хараанаас бүрэн халахалмагц Криста Колин дээр бол бүх уур хилэнгээ асруулж эхэлдэг. Криста Колинтой нүүр туулж Тадарелыг өөрөөс нь булаах гэж оролцсон гэж буруутгадаг. За зарим их сурвалжид бол Тадарел болон Колин хоёр баярын амралтын үеэр унтсан гэж дурддаг. За гэхдээ энэ нь бол үнэхээр болсон эсэх нь бол хизээж тодорхой болоогүй. За гисэн ч Криста бол энэнд нь итгээд тэр үед Колин руу дайрсан юм шиг харагддаг. Тэр Колиныг цохиж алгадаж эхлээд найз залуу руу сэтгэнсэн гэж хашгирж ийсэн. Дараа нь Колины толгооноос барьж аваад өвдгөөрөө дахин цогтөг. Үүний дараа түүнийг газар түлхэж унгаагаад за тэгээд энээс цаашаа бол нөхцөл байдал бүр мөсөн хяналтнаас гардаг. Криста Колиныг дахин өшөглөөд удалгүй Колин цусаар ханиалгаж эхэлдэг. Тэр Кристагаас болж өгөхийг гуйж яагаад ийм зүйл болж байгааг дахин асуусаар байсан. Хожим Кристагийн өгсөн мэдүүлгээр Колин тэднээс өршөөл гуйж хэрвээ өөрийг нь амьд үлдээвэл Флорида хүртэл алхаж буцаад дахиж хизээж Job Corp руу буцаж ирэхгүй гэж амласан. Гэхдээ Колин ярьсаар байсан нь энэ нь Кристагийн уурыг улам их хүргэдэг. Тэр Колины толгойг газарт хүчтэй цогтөг. За Колин бол яаж ийж байгаад босоод зүхтхийг оролддог. Гэхдээ Тадарел түүнийг гүйцэж очиод бүдэрч унгаадаг. Колин унахдаа толгоогоо дахиад чулуун цогтөг. Түүнийг газар хэвтэж байх үед Тадарел болон Криста хоёр цамц болон хөхний даруулгыг нь тайлдаг. Дараа нь Криста өөртөөгөө авчирсан цаас зүсэгч болон жижиг махны сүх гаргаж ирдэг. Тэгээд Колиныг хутгалж зүсэж эхлээд Криста Колины эцийг олон удаа зүссэн. Гэсэн ч Колин бол яг энэ үед бол амьд үлдэхийн төлөө тэмцээр л байсан. Тэр эргэж хөрвөн босхийг оролцсон боловч Криста махны сүхээр нурууг нь зүсдэг. За үүний дараа тамлалт дахин эхэлдэг. Өшөглөх, цохих, хутгалах, зүсэх энэ бүх хугацаанд Колин бол амьд үлдээхийг гуйсаар л байсан. Дараа нь Криста үснийхээ скранчийг Колины аманд хүчээр хийгээд амийг нь бөглөдөг. За үүний дараа цаас зүсгчээр хоолойг нь олон удаа зүссэн. Гэсэн ч Колин бол амьд байсан энэ үедээ. Тэр амьд үлдэхийн төлөө тэмцээр байсан. Яаж игээ дахин босож зүхтхийг оролцсон. Гэсэн ч холдож амжаагүй багт нь Криста болон Тадарел хоёр түүн рүү чулуу шидээд шидсэн чулуунуудынх нь нэг нь Колины толгойн арталд онож түүнийг дахин газар унгасан.
За тэгээд Криста замын асфальтны том хилтерхий олж аваад Колины толгой руу дахин цогтөг. Колин тэнд аимшигтай өвдөлтөн дунд хөвдөж байхад Криста газраас түүний гавлын ясны жижиг хилтерхийг авч халаасандаа хийгээд дурсгал болгож авч үлддэг. Энэ бүх харгислал дуусах гэж байгаа мэт санагдсан ч гэсэн тэдэнд хийх нэг зүйл үлдсэн байсан. Юу гэсэн чинь Криста болон Татарл хоёр Колины хоёр хөлийг нэгээр нь барьж аваад модны доогуур чирж гүгээд дараа нь тэд түүний цээжин дээр уруу 5 хошуу тэмдгийг сийлдэг. Колиныг бараг 1 цаг орчим тамсны дараа тэд түүнийг тэнд нь орхиод явдаг. Үхэхээр хожим шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар бол тамлалт бол доор хаяж 30 минут үргэлжилсэн гэж үздэг. Бүх зүйл дуусны дараа Колин авсан шархны улмаас нас бардаг. Тэр толгойн хүмд гимтлээс болж өөрийн цусандаа хаахаж мөн их хэмжээний цус алдсны улмаас амиа алддаг. Бүх зүйл дуусны дараа тэд хэргийн газрыг орхиод явдаг. Тэд ойролцоох шатгуун түгээх станц дээр очиж өөрсдөө цэвэрлээд Job Corp төв рүү буцаж явах замдаа цаасны хутуу болон зарим эд зүйлсээ хайсан. Олон гэрчийн мэдүүлснээр Криста Колины алгыг бол нуух гэж юусоо оролдоогүй. Харин ч бүр хийсэн зүйлээрээ бахархаж исэн. Тэр шөнө найз Кимийнхээ дотор байрны өрөөнд очиод болсон бүх явдлыг ярьсан. Хожим Кимийн ярьснаар бол Криста бараг солиорлын байдалтай юм шиг харагдаж байсан. Колиныг алсан тухайга маш их догдолж бүр графикаар ярьж байсан гэж мэдүүлсэн. За бүр зарим хэсгийг нь бүр ярихдаа бүжиглэж дуулж байсан. Хамгийн аимшигтай нь тэр хэргийн газраас авчирсан зүйлээ Кимд үзүүлдэг. Криста халаасандаа цаасанд боосон жижиг зүйл гаргаж ирдэг. Тэр боодолтой цаасыг задлахад дотор нь Колины гавлын ясны жижиг хэсэг байсан. Дараа нь Криста чамайг хэрвээ хэн нэгэнд хэлсэн байх юм бол чамайг ч бас аалын шүү гэж Кимийг сүрдүүлдэг. Энэ Криста бол тэр нөгөө махны жижиг сүхээ нэг найзаасаа зээлсэн юм байна. Тэгээд тэр шөндөөч гисэн тэрийгэ найздаа буцааж өгдөг. За маргааш нь Криста бол өөрийн хийсэн зүйлэндээ бүр багтаав нь ханаж байгаа юм шиг алгын тухайгаа үргэлжлүүлэн сайрхаж гавлын ясны хилтерхийг илүү олон хүнд үзүүлсэн. Нэг сурагч түүнд итгэхгүй байна гэж хэлэхэд Криста гутлан дээрх цусаа заагаад чи энийг харж гин үү? Энэ тэрний цус штэ гэж хэлдэг. Гэсэн ч эдгээр сурагчдын хинэнч тухайн үедээ хиндэж хэлээгүй. Тэд бүгд хүн амны хэргийн мөрдөн шалгалт эхэлсний дараа л энэ тухай бүгдийг ярьдаг. 95 оны 1 сарын 13-ны өдөр буюу халдлагын маргааш өглөө Колины цогцыг 2 хөгшин настай хүн олдог. Тэр бол зүгээр л ой дундуур салхилж явсан хүмүүс. Хожим тэдний ярьснаар эхэндээ тэдний харсан зүйл үхсэн амьтан юм шиг санагдсан. За бүр нохойч байж магадгүй гэж бодсон гэдэг. Гэхдээ ойртож очих тусам тэд маш харгас хэргийн газар олсон гэдгээ хурдан ойлгосон. Мөрдөгчд хэргийн газар ирэнгүүтээ энд маш хүчирхийлэлтэй хүн амны хэрэг болсон нь тодорхой болдог. Тэд газар дээгүүр үргэлжилсэн цустай чирсэн мөрүүд, шаварт үлдсэн гарны мөрнүүд, модны мөчөрт өлгөгдсөн Колины хувцснууд, мөн цусанд бүрэн норсон асфальтны том хилтерхийг олсон. Мөрдөн шалгах багийнхны мэдээлснээр хэргийн газар нийтдээ ойролцоогоор 250 квадрат фут талбайг хамарч байсан бөгөөд бүх нотлох баримтыг боловсруулахад хэдэн цаг зарцуулсан гэж мэдүүлдэг. Тэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр шалгах зүйл асар их байсан нь энэ хэрэг ямар их эрсгий, ямар хүчирхийлэлтэй байсныг харуулж исэн. Нэг их сурвалжид дурдсанаар бол хэргийн газрын зарим шинжээчид ажиллаж байхдаа холоос Криста шиг харагдах хүнийг өөрсдийг нь ажиглаж байхыг харсан гэж дурсдаг. Хожим нэг цагдаа мэдүүлэг өгөхдөө түүнийг бүр инээмсэглэж байгаа мэт харагдсан гэж ярьдаг. Өөрийн үйлцэн хэргийн газар буцаж ирээд юу хийснээ харж ажиглаж бүр инех. За энэ бол үнэхээр аимшигтай. Гэхдээ хамгийн цочирдом зүйл нь бол мэдээж Колины цогцос. Түүний толгой маш аимшигтайгаар бяцарсан байсан болохоор мөрдөгчд эхэндээ гавлын ясны урд хэсгийг харж байна уу? Эсвэл артлын хэсгийг харж байна уу гэдгээ ялгаж чадахгүй байсан гэж хэлдэг. Түүний бие тэр чигтээ цус болцсон байсан болохоор шарил хадгалах газар цэвэрлсэний дараа л цээжин дээр нь сийлсэн уруу 5 хошуу тэмдгийг олж харсан. Түүний биед маш олон зүсэлт хутганы шарх байсан болохоор шүүх эмнэлгийн шинжээч хүртэл тоог нь гаргахад хэцүү байсан гэж хэлдэг. Мөрдөгчд бол энэ нь санамсаргүй халдлага биш, харин маш хувийн шинжтэй дайралт байсан гэдэгт тун хурдан итгэлтэй болдог. За мэдээж ингээд нотлох баримтууд бол энэ хэргийг Job Corp хүртэл маш хурдан аваачдаг.
Яагаад гэвэл тэд бол мөрөө боллох ямар ч оролдлого хийгээгүй. Үүний дараа мөрдөгчид Job Corp-ийн төв дээр очиж Колин алагдсан шөнө хин гарсан болохыг шалгахын тулд бүртгэлийн хуудсыг авч үздэг. Тэнд Кристагийн нэр, Тадарилийн нэр, Шадалагийн нэр, за мөн Колины нэр байсан. Тэр мөчөөс эхлээд хэнийг шалгах ёстой нь бараг тодорхой болдог. Удалгүй цагдаа нар сурагчдаас мэдүүлэг авч эхэлдэг. Тэгэхэд дахин ижил 3 нэр гарч ирсээр л байсан. Мөрдөгчид тэднийг байцаахаар суулгахад энэ хэрэг бол удаан хугацааны нууц хിവэрээ үлдээгүй. Яагаад гэхээр Криста бол бүрэн мэдүүлэг өгөөд хэрэгээ хүлээждэг. Тэр бүр болсон бүхнийг дэлгэрэнгүй ярьж өгөхдөө дуртай байгаа юм шиг харагдсан. Түүний хэлснээр бол тэд Колиныг зүгээр л айлгахыг хүссэн бөгөөд бүх зүйл хяналтаас гарсан гэж ярьдаг. Гэхдээ үүнд нь итгэх хүн бараг байгаагүй. Тэр Колин атаархаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн Колин түүний найз залуутай сэтгэнсэн гэж бодсон учраас ууралсан гэж ярьдаг. За гэхдээ нөгөө Кристагийн найз Шадола болон найз залуу Татарл хоёр нь худлаа ярьдаг. Тэд бол хизээж бууж өгөөгүй. Гэхдээ мөрдөгчд шахсаар байгаад эцэст нь хоёулаа тисэж чаддаггүй. Тэр үед Татарл мөрдөгчдөд Колины аллах үнэндээ чөтгөрд өргсөн тахил байсан гэж хэлдэг. Байцаалтууд дуусны дараа гурвууланг нь Колины аллагтай холбоотойгоор баривчилдаг. Криста болон Татарл нарт 1-р зэргийн хүн амны хэрэг харин Шадолаг хамсаатан гэсэн үндэслэлээр буруутгадаг. Цагдаа нар Кристаг баривчлах үед түүний хүрэмний халаас нь Колины гавлын ясны тэр жижиг хилтерхий тэндээ байсаар л байсан. Ингээд мэдүүлгүүд болон бит нотлох баримтуудын ачаар хэрэг тун хурдан шүүхийн шат руу шилждэг. 96 оны 3 дугаар сард Кристагийн шүүх хурал эхэлдэг. Прокурор түүнд бол цаазаар авах ялыг оноолгохоор ажиллана гэж мэдэгддэг. Тэр үед бол Шадола улсдаа тохиролцоо хийж Кристагийн эсрэг мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөд байсан. Тангартны шүүгчид Колинд юу тохиолсныг бүхэлд нь бүгдийг нь сонсдог. Түүнд учруулсан аимшигтай бүх зүйл шүүхийн тахимд дэлгэгддэг. Хамгийн анхаарал татсан мөчүүдийн нэг нь бол Кристагийн ээж гэрчийн суудалд суусан үе. Тэр тангартны шүүгчдэд хандан өөрийгөө муу ээж байсан гэдгийг хэлдэг. Тэр охиноо багаас нь марихуана татахыг зөвшөөрдөг байсан. За хэлэхдээ түүний судалд би суух ёстой. Түүний хийсэн хэргийн төлөө би шийтгүүлэх ёстой гэж бараг л амьдралдаа анх удаа зөв юм хэлсэн байлгүй дээ. Шүүх мөн Криста сатанизм сонирхдог байсан тухай мэдүүлгүүдийг сонсдог. Түүнчлэн Татарлын хэлсэн Колины аллах бол чөтгөрт өргсөн тахил байсан гэсэн мэдүүлгийг авч үзсэн. Гэхдээ Кристагийн өмгөөлөгчл бол энэ асуудлыг няцаахыг оролддог. Тэд тангартны шүүгчдэд тэр бол чөтгөр шүтгч биш ээ. Үүнд ямар ч үндэслэл байхгүй. Энэ бүхэн ердөө таамаглал гэж хэлдэг. Хамгаалалтын тал бол Кристаг 1-р зэргийн хүн амны хэрэгт биш, харин болгоомжгүй үйлдэлээс үүдэлтэй хүн амны хэрэгт буруутгах ёстой гэж маргасан. Тэд клиник сэтгэл судлаач Эрик гэдэг хүнийг гэрчээр дууддаг. Түүний хэлснээр бол Криста Татарлыг алдахаас маш их айж байсан. За өөрөөр хэлбэл найз залуугаа алдчихгүй гэсэн айдас нь түүнд асар их хүчтэй нөлөөлсөн. За тэр айдас нь маш хүчтэй, маш дарамттай болсон учраас ийм том хариу үйлдэл гаргасан гэж тэр тайлбарладаг. 7 хоног үргэлжилсэн шүүх хурлын төгсгөлд тангартны шүүгчид шийдвэрээ хэдийнэ гаргачихсан байсан. Тэд ердөө 2 цаг орчим зөвлөлдсөний дараа Кристаг буруутай гэж үздэг. Хэдэн 7 хоногийн дараа тангартны шүүгчид дахин цугларч ялыг нь тогтоохоор болсон. Гэхдээ энэ удаач гэсэн тэдэнд бүрч бага хугацаа хэрэгтэй болдог. 2 цаг хүрэхгүй хугацааны дараа тэд Кристад цаазаар авах ялыг оноолсон. Ингэснээрээ тэр Америкийн нэгдсэн улсын түүхэнд цаазаар авах ял сонссон хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг, мөн Теннесси мужид орчин үеийн 90 үед цаазаар авах ял авсан 2 дахь эмэгтэй болсон. Ялыг уншиж танилцуулах үед Криста уйлж эхэлсэн. Тэр шүүгчээс ээжигээ твж болох эсхийг асуудаг. Гэхдээ шүүгч шүүх танхим дотор үүнийг зөвшөөрөөгүй. Харин Кристаг шорон руу авч явахаас өмнө ээжтэй салах ёс хийх богинохон хугацаа олгосон. Харин Татарл шипийн хувьд бол нөхцөл байдал өөр. Яагаад тэгэхээр тэр хэрэг гарах үед 17 настай байсан болохоор хуулийн дагуу түүнд цаазаар авах ял оноох боломжгүй байсан. Тиймээс тэр бүх насаараа хорих ял авч тодорхой хугацааны дараа тэнсэн суллагдах хүсэлт гаргах эрхтэй болсон. Өнөөдрийн байдлаар тэр Теннесси мужийн шоронд хоригдож байгаа. Мөн түүний дараагийн тэнсэн суллах хүсэлтийг хилэлцэх хурал 2031 оны 10 дугаар сард товлогдсон. Харин Шадола Питерсон бол урт хугацааны хорих ялаас зайлсхийхийн тулд мөрдөн байцаалттай хамтран ажилласан. Тэр Криста болон Татарлын эсрэг гэрчилж
Үүний хариуд тэр хэрэг гарсны дараах хамсаатан гэсэн зүйл ангид бурууга хүлээн зөвшөөрдөг. Эцэст нь түүнд 6 жилийн тэнсэн харгалзах ёл оноосон. За гэхдээ энэ хэргийн хамгийн том маргаануудын нэг нь бол Кристагийн өнгөрсөн амьдралтай холбоотой байдаг. Шүүх хурлын үеэр Кристагийн бага насндаа ямар хүчирхийлэл, ямар зовлон туусныг бараг хөндөөгүй. Тонгоротны шүүгчид түүний Колинд юу хийснийг сонссон. Гэхдээ түүнд юу тохиолдож өнгөрснийг бараг л сонсоогүй. За ганцхан ээжийнх нь тэр мэдээлэл л орсон. Түүний амьдралыг хэлбэржүүлсэн хүчирхийлэл, сэтгэл зүйн шарх, сэтгцийн асуудлууд хамгааллын талын гол үндэслэл болж чадаагүй. Үнэн дээр Кристагийн хүүхэд насны бодит дүр зураг хожим нь ил болсон. Тэр шоронд орсны дараа сэтгэл судлаачидтай уулзаж эхэлсэн бөгөөд тэр үед л илүү дэлгэрэнгүй мэдээлүүд гарч эхэлдэг. Тэдгээр сэтгэл судлаачдын нэг нь давж заалдах шатны дараах сонсголтын үеэр Кристатай олон удаа ярилцдаг. Хожим тэр шүүхэд мэдүүлэхдээ Кристад дараах оншуудыг тавьсан. Хоёр туйлд сэтгэл хөдлөлийн эмгэг, бодит байдлаас тасран хүндэрэх эмгэг, мөн гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу PTSD. За гэхдээ үүнээс цочирдом нэг зүйл байсан. Кристагийн өмгөөлөгчид түүний бага наснд тулсан хүчирхийллийн талаар гэр бүлийн гишүүдтэй ярилцсан байдаг. Гэтэл түүний аав бол энэ бүхнийг огт өөр өнцгөөс харж исэн. Түүний хэлснээр Кристагийн зан авирын асуудал нь бол багтаа задуулснаас болоогүй, харин ч эсэргээрээ юу гэж хэлсэн гэж тэр охиноо хангалттай их зодоогүйгээс болсон гэж үздэг гэж ярьсан байвал яах вэ? Ёо. За Америкийн нэгдсэн улс даяараа бол ямар ч үед цаазаар авах ёл хүлээж байдаг эмэгтэйчүүдийн тоо бол ердөө хитгэн 10-аар хэмжигддэг бол харин эрэгтэйчүүдийн тоо бол хэдэн 100-аар хэмжигддэг. Одоогийн байдлаар Кристан Теннесси мужид цаазаар авах ёл хүлээж байгаа цорын ганц эмэгтэй. Хэрвээ түүний ял хэрэгжвэл Теннесси мужид сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд цаазлуулсан анхны эмэгтэй болно. Олон жилийн турш тэр болон өмгөөлөгчд нь ял шийтгэлийн дараах хууль эрх зүйн бүхий л боломжит байдлыг ашиглан давж заалдах өргөдлийг гаргасан. Тэр шоронд орсны дараа ч гэсэн хүчирхийлэл бол бүрэн зогсоогүй. 2001 онд тэр өөр нэг хоригдол болох Патришиа руу халдсан хэрэгт холбогддог. Шоронд гарсан галын улмаас Патришиаг Криста болон түүний найз Наташа нартай хамт түр хорих хүрээнд оруулсан юм байна. За тэр үед маргаан үүсдэг. Зодаан эхлээд Криста Патришиа руу дайраад Патришиагийн хүзүүг гутлын үдээсээр боож эхэлдэг. Дараа нь Патришиаг эргүүлэн унгааж дээр нь мордож суусан. Үүний дараа харгалзагчид ирж зогсоох хүртэл түүнийг боомлсоор л байсан. Аз болоход Патришиа бол энэ халдлагаас амьд гарсан. Патришиа Джонс руу хийсэн энэ халдлагын улмаас Кристад 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдэлийг завдсан гэсэн ялыг оноодог. Үүний төлөө тэр 25 жилийн хорих ял авсан бөгөөд энэ ял нь бол түүний өмнө нь авсан цаазаар авах ялын дээр нэмэгдсэн. Хэдэн жилийн дараа буюу 2012 онд дахин ноцтой хэрэг ил болдог. Энэ удаа шоронгоос оргож зүхтах төлөвлөгөө. Эрх баригчдын мэдээлснээр бол Криста гадна талд байсан Дональд Кахун гэх Нью-Жерси мужийн иргэн болон Теннесси мужийн засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтан Жастин нарыг өөрт нь оргож зүхтахад туслахыг ятгах чадсан. Мөрдөгчид энэхүү төлөвлөгөөний талаар мэдээлэл авсан. Дараа нь тэд нотлох баримтууд цуглуулж эхэлсэн бөгөөд төлөвлөгөө хэрэгжихээс өмнө таслан зогсоож чадсан байна. Үүний дараа тэр хоёр эрэгтэй хоёулаа баривчлагдсан, мөн оргуулах төлөвлөгөөтэй холбоотой хэрэгт буруутгагдсан. За хэдэн 10 жил өнгөрсөн ч гэсэн энэ хэрэг одоо бол бүрэн дуусаагүй хിവэрэ байгаа. Кристаг бол 2026 оны 9 сарын 30-нд цаазаар авахар товлоод байгаа. Гэхдээ 2026 оны 1 сард буюу хэдхэн сарын өмнө тэр муж улсынхаа эсрэг шинэ нэхэмжлэл гаргасан. За түүний зорилго нь бол цаазаар авах ёлыг бүрэн зогсоох. Тэр нэхэмжлэлдээ Теннесси мужийн ашиглахаар төлөвлөж байгаа пентабарбитал гэдэг эм нь бол урт хугацаанд үргэлжилсэн өвдөлттэй үхэлд хүргэсэн тохиолдлуутай гэж мэдэгдсэн. Мөн мужийн хэрэгэлдэг үхлийн тарианы журам аюултай гэсэн байна. За харин мужийн албаныхан бол түүний энэ болгоомжлол үндэслэлгүй гэж хариулсан. Тэдний хэлснээр хуулийн дагуу хоригдол өөрөө хэрэгжүүлэх боломжтой өөр цаазын аргыг санал болгох ёстой байт юм байна. Теннесси мужид ашиглаж болох өөр нэг арга нь бол цахилгаан сандал. Гэхдээ Кристагийн хэлснээр энэ арга нь одоогийн шашны итгэл үнэмшилтэнд зөрчилддөг гэж мэдүүлсэн. Яагаад тэгэхээр тэр өөрийгөө одоо буддын шашинтай болсон гэж мэддэг. Кристагийн тайлбарласнаар буддын шашинтны хувьд өөрийн үхлийн аргыг өөрөө сонгох нь шашны итгэл үнэмшилтэнд нийцдэггүй гэж мэдүүлсэн.
Мэдээж энэ тайлбарт эргэлздэг хүмүүс олон байгаа. Зарим хүмүүс бол үүнийг үнэнч шашны байр суурь гэхээсээ илүүтэй зүгээр л хууль, эрх зүйн стратеги гэж үздэг. Өөрөөр хэлбэл цаазын ажиллагааг аль болох удаашруулах гэсэн орлого гэсэн үг. За ямар ч тач одоогийн байдлаар энэ нэхэмжлэл шүүхээр үргэлжлэн хилэлцэж байгаа. Тиймээс 2026 оны 9 сарын 30-нд юу болохыг одоогоор хинч мэдэхгүй. Цаазын ажиллагаа хойшлогдох эсвэл бүр мөсөн өөрчлөгдөх хэсэг нь. Эцэст нь энэ хэрэг бол зөвхөн Криста Пайкийн тухай түүх биш, хамгийн чухал нь бол 19 настай Колин гэдэг охин. Илүү сайхан ирээдүйн төлөө Job Corp дэрсэн тэр бүсгүй аимшигтайгаар амиа алдсан бөгөөд ээж Мэй Мартинас нь 30 гаруй жилийн турш охиныхоо төлөө шударга ёс нэгсээр ирсэн. Гэр бүлийнхэн зовлон өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа. Шүүх хурлын үеэр прокурорууд Колины жинхэнэ гавлын ясыг нотлох баримт болгон танхимд авчирч тангаратны шүүгчдэд хүртэл үзүүлсэн байдаг. Тэд Кристагийн дурсгал болгон авч явсан гавлын ясны хэсэг хаанаас тасарсан болохыг харуулахын тулд ингэж ашигласан. Хожим Колины гавлын яс болон бусад хэсгүүдийг гэр бүлд нь буцаасан боловч Кристагийн авч явсан жижиг хилтерхий өнөөдрийг хүртэл буцаагдаагүй хിവэрэ байгаа. Яагаад тэгэхээр тэр хэсэг одоо ч гэсэн шүүхийн нотлох баримт гэж тооцогддог бөгөөд Кристагийн энэ бүх давж заалдах ажиллагаа шүүхийн процесс бүрэн дуусах хүртэл хууль ёсоор хадгалагдах ёстой юм байна. Тиймээс Мэй охиныхоо бүх шаарлыг бүрэн буцааж авч чадаагүй хിവэрэ байгаа бөгөөд сүүлчийн гавлын ясны хилтерхий эргэж ирэх хүртэл Колины үлдсэн чанаруудыг оршуулахгүй гэж хэлсэн байна. За ингээд энд хүрээд Криста Пайкийн маань түүх өндөрлөж байна. Тэр бага насндаа хүчирхийлэл, хайхрамжгүй байдал донд өссөн нь үнэн. Гэхдээ олон хүний хувьд бол Колины амийг хөнөөсөн тэр мөчөөс эхлэн хохирогч биш, гэмт хэрэгтэн болсон. Та бүхэн минь өнөөдрийнхөө түүхийг сонсоод өөрсдийн шүүлтийг хийж дүгнэлтэд бичиж үлдээгээрэй. Өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.